Хэрвээ танд дэлхийн хамгийн зартай тамхи борлуулагчдын амьдарч байсан газарт очих боломж олдвол явах байсан уу? Явлаа гэж бодоход тэнд очиод та юу хийх вэ? Зарим хүмүүс ирж будагтай буугаар нэг нэгнтэйгээ хөөцлөж тоглодог. Энэ хитрхи даварчсан хэрэг биш гэж юу? Lighthouse барилга архитектур мега төслүүдийн талаар хүрнэх сууг. Пабло Эскобар бол 1980-ад оны Колумбийн хард тамхины 8-аачин мансууруулах бодисны сүлжээний тэргүүн гэгддэг байсан. Завг эрхмийг мэдхгүй хүн эсвэл дуулаагүй хүн гэвэл цөөхөн бизээ. Хэдий дээр нас барсан ч гэсэн 20 гаруй жилийн дараа ч гэсэн хамгийн хүчтэй мансууруулах бодисын 8-айлдаг байсан гэмт хэрэгтэн гэдгээрээ алдартай байсаар л байна. Иймд түүний тухай олон ангид кино, дуу хөгжмөрт санаа аман бүтээсэн байдаг. Харин тэгвэл одоо бүгдээр үргэлжлүүлээд түүнээс ч тутгааргүй алдартай хэд хэдэн үйлдвэрлэх хөрөнгөний талаар мэдцгээе. Ингээд бичлэг рүү орохоос өмнө та бүхэн subscribe дарж хонхоо идэвхжүүлэн дараагийн мэдхийг хүссэн газраа талаар сэтгэлдээ үлдээгээрэй. За юун түрүүн Пабло гэж юм байсан талаар жоохон мэдээлэл өгөх зүйтэй байх. Тэрээр жирийн фермер багш хоёроос төрсэн хүү байсан. Өсвөр насндаа гэмт хэрэгт зөндөө олон удаа оролцож явсан. Амд эвцэн яриагаар түүний хамгийн анхны хууль бус ажил нь хуурамч диплом борлуулахаас эхэлсэн гэдэг. Үүний дараачаас хуурамч тайлангийн картууд зарж стерео хөгжим хууль бусаар зөөврлөн сүүлдээ бушны жуулан хүртэл хулгайлж дахин борлуулдаг байсан байна. 1974 онд машин хулгайлж анх удаа байршлагдаж улсад гэмтэргийн бүртгэлтэй болсон юм. Элдв бусын жижиг сажиг хууль бус ажил нь эцэслэгдэж хард тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлэн 1970 оны дундхан үеэс эхлэн Колумбийн Медельин хотын хард тамхины холбоог үүсгэн байгуулахад гар бие оролцож байжээ. Удалгүй Медельин хотын хард тамхины сүлжээ нь кокаины худалдаанд ноёлж оргил үедээ 7 хоногт 420 сая $400 орлого олсноор тус холбооны тэргүүн болох Эскобар нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсон гэдэг. 7 хоногт хэдэн 10,000 хүний амьдралыг золиосож хор хөнөөл учруулж олсон бохир мөнгө нь $25 тэрбум хүрч үлдсэн насаараа идээд барахгүй ч амь насаараа төлж барамгүй нүгэл ураагаад байв. Түүний тансаг амьдралын хэв маягт хувийн онгоц, дээд зэрэглэлийн орон сууц зэрэг багтаж байлаа. Харин 1980 онд Колумбусын зүгээс түүнд $10 тэрбум улсдаа төлбөл хууль бус эд хөрөнгийг нь шилжүүлэн авахгүй байхаар тохиролцох санал хүртэл тавьж байсан байна. Нэгэн дамын ярианд 1992 оноос 93 оны хооронд гэр бүлээ дагуулсан цогтож байхдаа $2 сая шатааж охиноо дулаацуулсан гэж ярьдаг. Ийм их хэмжээний мөнгийг шатаахан шатааж хүүхэн дүүрч олон алдартай охид хүүхнүүдийг гэртээ дагуулсан гэж нууцхан гэмт хэргийн ертөнцөөсөө дамжин хувийн онгоцороо нэг нэгээр нь зөөж өрөөсөө гадна тэдгээр бүсгүйчүүдийг үлдсэн амьдралдаа санаа зовх зүйлгүй амьдрах баталгаа болдог байж. Харин түүний мөнгө хадгалдаг агуулгатанд байх харахнуучаас 10% нь мөрөө дэмцсэн гэж өөрөө бас хэлжээ. Эскобар нь хэд хэдэн орон сууцны газар эзэмшиж байсан бөгөөд үүнээс хамгийн алдартай үйл хөдлөх хөрөнгө нь Богота, Медельин хотуудын хооронд байрлах 7,000 акр талбай бүхий Неаполис хэмээх эдлэн газар юм. Тус газар нь $63 сая үнэтэй хөл бөмбөгийн талбай, үлэг хөрвөлийн хөшөөнүүд, хиймэл нуур, спортын талбай, онгоцны буудал, теннисийн талбай, амтны хөрвөлн, сонгодог загварын машинуудын цуглуулга зэрэг багтдаг байв. Эдгээр газруудад Пабло цагийг өнгөрөх дуртай байсан бөгөөд хүүхдийн парк дээр очихоор яг л жаахан хүүхчиг салхаа мэдэхгүй болчихдог байсан гэж эхнэр нь турсан ярьсан байдаг. Одоо харин бүгдээрээ түүний тансаг байшны нэг болох. За одоо бол байшин гэж хэлэхээс илүүтэйгээр дэлбэрэлтээс үлдсэн балгас гэж хэлүүлцэх байшинг бид бүхэн харж байна. Хэдий сайхан үзмжтэй байгальд баригдсан байшин ч гэлээ яг л сүнстэй байшин шиг эвгүй сэтгэлдлийг төрүүлж байгаа. Анх Эскобар эхнэртэй зориулан барьсан Ла Мануэль 1993 онд Лос Пепес хэмээх Эскобарыг эсэргүүцэгч бүлэглэр бөмбөгдөж ийм байдалд хүрсэн ажээ. Тухайн үед ажиллаж байсан Илондо гэх гэрэн үйлчлэгчийг бид харж байна. Телевизийн ярилцлагын үеэр түүнээс хөтлөгч залуу ин асуужээ. Та дахин ирлээгээ танд ямар санагдаж байна? Ямар нэгэн зүйл мэдрэгдэж байна уу? Мөн бид Паблогийн тухай маш олон сөрөг зүйл сонсдог бас мэддэг. Хүний Колумбод үзүүлсэн эерэг нөлөө бий гэж та бодож байна уу гэж асуухад үсгүй ингэж явуулсан байна. Тэрээр маш их ажлын байрыг бий болгосон. Бараг 200 гаруй хүний ажлын байрыг энд бий болгож чадсан шүү. Хүн Медельины хамгийн ядуу хүмүүс зориулж байшин хүртэл барьж өгсөн. Тэдгээр хүмүүс өөрсдийн хөрчүүдийн холбоог үүсгэн байгуулсан ба өөрсдийгөө Пабло Эскобарын хөрчүүд гэж нэрлэж байсан. Бас үгээр зогсохгүй эмнэлэг болон хөл бөмбөгийн хэд хэдэн талбайг барьж өгсөн. Гисэн гэдэг ч гэсэн энэ талаараа тэрээр тимчих ярьж байгаагүй бөгөөд амных тун ховор яг л хийх ёстой зүйлээ хийсэн хүн шиг чимээгүй байдаг байсан. Бас түүнээс юм асуух болгонд хариулт нь хүртэл лимиттэй байсан тийм үгүйгээд болчихдог байлаа. Тэр өөрийн итгэлийг хүлээгээгүй хүнийг өөрийнхөө ертөнцид оруулдаггүй тийм л хүн байсан гэж гэрийн үйлчлэгч бүсгүй ярьцлагандаа хариулжээ. Одоо бүгдээр үргэлжлүүлээд түүнийг гэрлөө орж үзцгээе. Байшин дэлбэрэлтэнд өртөх үеэрээ хараахан дуусаагүй байсан бөгөөд яг энэ төгсгөлтөнд том усан оргилоо барин задгаа талбай болохоор төлөвлөж байсан аж. Харамсалтай нь бөмбөг өнөж дэлбэрэлт болсон. Хэдий байшин дэлбэрэлтэнд өрсөн гэсэн ханууд бол зүгээр байгааг бид бүхэн харж байна. Учир нь хаалга, шал тааз гэд бүгдийг нь хідэн давхар болгож бат бөх хийсэн Пабло өөрийн аюулгүй байдлыг бодож ингэж хийсэн аж. Тэгэхээр нэг зүйлийг бодоод үзэхэд их хачирхалтай санагдаж байна. Эдгээр үнэтэй байрлал үзэсгэлэнтэй байгаль зэргийг хүмүүсийн зовлон шаналл, нэр төрөг зэргийг зольж олж авсан гэж бодохоор нэг л тухгүй сонир мэдрэмж төрж байгаа. Гэхдээ зоосны нүхний нөгөө талаар бодож үзвэл өөр хэрэг байж магадгүй юм.
Тэрээр ихэнхдээ энд асуудал цагдаа улс төрийнхнөөс зогтож найр наадам хийх гэж ирдэг байсан байна. Пабло Эскобар бол хувийн амралтын газар түрээсэж болох байсан ч өөрийнхөө аюулгүй байдал тав тухайг ботсон уу жижиг арлыг худалдан авч дахин тогтжуулжээ. Тэрээр энд завтай аялал, онгоц, усан мото гэх мэт чөлөө цагаараа амарч альжаалаа тайлжуулах бүхий л зүйлийг хийдэг байсан байна. Мөн тэрээр хувьдаа 15 дээрлэлтэд онгоц, 6 нисэг тэрэг худалдаж авсан байдаг. Үүгээр юу идэг гэснийг надаар хэлэлгүй дааг мэдж байгааз өөрийн мөнгө, хар тамхи, тэр битгээл олонний танил залуу хүн бүсгүүчүүд ч мөн адил түүний зугаа зэнгийн нэг хэсэг байсан. Энэ газар 1985 онд баригдаж байсан ба охиныхоо нэрээр уг газрыг нэрлсэн байдаг. Уг газар руу нууцаар орох хүмүүс байдаг ч албаны зөвшөөрлөлтөөр нэвтрэх ёстой байдаг гэж. Харин гадна талаас нь л зүгээр харж болдог байгаа. Дэлхийн хамгийн том хар тамхи дилер цуутай нэгэн байсан бол та хаана ямар аюулгүй газар байж болох вэ гэдгийг төвөггүй бодод олчих үзье. Мөн тусаарлал нь харуул хамгаалт сайтай бөгөөд өндөр цамхаг дээр буута харуулууд зогсоодог байсан. Түүний зөвшөөрлөгөөр ямар ч хүн түүний байшин руу нэг жалхам ойртож чаддаг байжээ. Харамсалтай нь түүнийг насан эзлэхээс 8 сарын өмнө түүний дайснуудын нэг нь 200 кг TNT бомбыг дэлбэлжээ. Барилгын нийлээдгүй хэсэг дэлбэлтэн төрсөн дараагаар Ла Мануэле барилга бол хаягдж балгас болон үлдсэн ч айжмажмаар сэргийгдсэн бөгөөд ургамал ногоогоор бүрхэгдсэн байдаг. Өдрийн гэгээтэй цагаар байшингийн ойролцоо хүмүүс пейнтбол тоглодог ба түүний нас барсны дараа газрыг ухаж түнх хүмүүс их олон харагдах болов. Учир нь Пабло амьд байхдаа мөнгө их сонирхолтой газруудад нуудаг байсан ба 2 тэрбум гаруй долларыг хархнууд идчихсэн гэж хэлж байснаас болсон биз. Ингээд бид бүхэн зартай хар тамхины 8-ны үйл хөдлөхөрөнгийн талаар одоо хэрхэн өөрчлөсөн талаар мэдж авлаа. Дараа нь ямар хүний барилгын талаар мэдж авах хүсэж байгаа бол сэтгэлдээ үлдээж subscribe дараарай. Lighthouse-ын шинэ дугаараар удахгүй уулзцаая.